За өдрийн төргийн бизнесмен Гүрэн Академи хамтран хийдэг Cappuccino Time подкастын 25-ны эхний дугаар эхэлж байна. За ингээд манай подкастын хамтран хөтлөгчөөр бас зочноор Гүрэн Академи үүсгэн байгуулагч гүйцэх захирал Даасар ирсэн байна. Шинэ оны минь төргий. Шинэ оны минь сонсогч нартаа шинэ оны минь. За тэгээд оны эхний дугаар учраас ер нь зорилго гэдэг сэдвээр тогтож ярих гэсэн ба. Яг хөө миний ажиллаж байгаагаар ингээд одоо бид нар нийгмээрээ ер нь хувийн төвшинч, байгууллагын төвшинч ингээд нэг юм одоо зорилгын төрөгдөл гэх юм уу те. За эсвэл зарим хүн бол одоо үнэт зүйлс юм алсын харааны хямралд орчоод ингээд зорилгоо сайн тодорхойлж чадахгүй яваад байна гэдэг байна. Тэгэхээр би юу гэж асуух гээд нэхээр ер нь зорилго яг хаанаас их үүсвэртэй гэдгийг те. Тэг яаж хэлбэрждгийг, яаж одоо яг ийм одоо бодит амьдрал болдгийг гэдгээс яриага эхлүүл яаж байна. За баярлалаа. Манай Дакочаас чанартай асуултууд орж ирж байна. Юун дээр ямар ч байсан бүх сонсогч нартаа ингэ шинэ оны мэд хүргэе. Дээрээс нь бас яг энэ оны эхний сэдв манай дэлхийн түвшний менежерийн бас хоёр дахь сэдв яг зорилгоо тодорхойлох гэдэг энэ сэдв өөрөө маш чухал байгаад байна. За тэгээ бас яг ингэ хэлж ийн л та тий зорилго хаанаас үүсдэг, зорилгоо ер нь яаж олохын, байгууллагын түвшинд ч тэр хувь хүний түвшинд ч тэр бас нэг юм жоохон зорилго энэ ориенташн тэр нэг юм алга болцсон эсвэл нэг юм символ төдий тий зүгээр нэг юм бэлэг тэмдэг төдий энэ төр байлгаад байгаа юм биш үсттэй гэдэг ажиглалт хийсэн юм байна тий. Ер нь надад ч гэсэн тэгж бол ажиглагдсан мэдээж хэрэг манай томоохон байгууллагууд бол энэ дээр маш анхааралтай, ажиглалтай, зохион байгуулалттай ажиллаад, баг хамт олноороо менежментийн багаараа ажиллаад, за одоо манай байгууллагын 2025 оны зорилго юу юм бэ гэдэг одоо 12 сар ч гал хэрэг ажилладаг шүү дээ. Ажиллаад дүгнчгээд тэгээд тэрэн дээрээсээ үндэслээд өөрийнх нь гаргасан 2000 одоо жишээ нь 24 онд гаргасан зорилгынх нь гүйцэтгэл хэдэн хувьтай байгаа. Тэгээд энэ дээрээсээ алдсан онсон зүйлээ нэгтлээд 2025 онд юу сайжруулах юм, ямар зорилго тавих юм гэдэг ингэ явж байгаа. Тэгэхээр зорилго хаанаас үүсдэг юм бэ гэдэг бол зорилго өөрөө тухайн байгууллагын алсын хараа, үнэт зүйл би тэр хоёроос бол үүсээд тэндээс чинь тэр том алсын хараа, олон жилийн алсын харааны чинь тэгвэл 2025 оных нь хэсэг нь аль юм бэ гэж тэндээс л үүсэж байгаа гэж бол бид нар бол хараад байгаа юм. За тэгэхээр тэгвэл хувь хүний түвшинд энийг ингээ аваад үзчих юм бол хувь хүний түвшинд ч гэсэн мөн ялгаагүй байгаа байхгүй. За давкагийн за одоо тий алсын хараа гэх тэгэхээр одоо бизнес биш учраас энэ чинь хэдүүлээ яах юм. За 10 жил гэж бид нар харж чадахгүй байлаа гэхэд за жоохон наашлуулад харахад те одоо хугацааны зорилго буюу за нэг өөрийгөө 5 жилийн дотор ер нь яаж харж байгаа алсын хараа чи хаана байгаа те тэндээсээ үндэслээд тэгвэл миний 1 жилийн зорилго хаана яаж үүсэх юм бэ энэ жилийн миний зорилго юу юм бэ гэж бас жоохон асуур ингэж том дөр зургаар харж агаад тэгээд татаж авчруул айгу зүгээр санагтаад байгаа юм. Тэгэхээр одоо ингэж асуумаар л да зорилго бий болдог их сурвалжуудад байх гэдэг шүү дээ те одоо эцэг их гэдэг юм уу найз нөхөд одоо хамт олон за эсвэл одоо бизнесийн хамтрагч байдаг юм уу те. Тэгэхээр энэ яг зорилгоо зөв тодорхойлохын тулд бас те яг өөрийгөө ямар орчинд орж сориулах хэрэгтэй энэ төр зорилго илүү тодорхойн тулд нэг юм орчноос ялах хэрэгтэй байгаад байна шүү дээ те. Энэ дээр болохоор зорилгын оч ер нь хаанаас үүсдэг юм бэ гэд бид нараас ингээд нэлээд хайлаа үзлээ хичээл намаач гэсэн харлаа те. Тэгэхээр хүн ингээд манай бас нэг хичээлээд шүү дээ нөгөө юуны өсөг сэтгэхгүй гэдэг хичээлээд growth mindset гэж яриа та өсөг сэтгэлгээ гэж нэг зүйл яриад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ингээд нэг юм тухтай орчиндаа ингээд байгааддаг тий. Одоо чинь хамгийн ихнийх нь ингээд бидний хэлж байгаа comfort zone гэдэг байгаа шүү дээ. Тухтай орчиндаа ингээд байж хад хүн ер нь тэнднийх ингээд одоо юу гэдэг тухтаал байгаад байна. Хоёлаа тий. За тэгчил дараагаар нь жоохон айцын бүс рүү орж эхлэх хэрэгтэй гэж байгаа. Айцын бүс буюу ингээ өөрийгөө жоохон тухгүй орчинд оруулаад дандаа л нэг 5 хүнтэйгээ л хамт байдаг байсан бол дахиад өөр танихгүй нэг 10 хүнийг өөрийнхөө хүрээлэлээр нэмээд үз, өөрийнхөө мэдэхгүй сэдвэр хүнтэй яриад үз гэдэг ч юм уу. Тэг ингээд нэг айцын бүс рүү ингээд орчиж чинь бид. Айцын бүсээс хүн буцаад тухтай бүс рүүгээ гүгээд орох уу эсвэл нэг суралцах бүс буюу learning zone гэж байгаа те. Тэр зон руугаа орох уу гэдэг чинь ингээд тухайн хүний өөрийнх нь бас одоо тийэр зэргийн асуудал ингээд байдаг байхгүй. Тэгээд тэр суралцах бүс рүү ороод яваад эхлэхээр тэрний дараа нь яах вэ гэхээр хүнд өөрөө ирэхгүй шин зорилгууд үүсэж эхэлдэг гинэ. Тэр нь болохоор ваа би чадах юм биш үү? Би ингээд айсан ч гэсэн энийг хийгээд болох юм байна. Тэгвэл би ахаад ийм юм хийвэл яа гэдэг. Тэндээс хүний зорилгын оч гэдэг зүйл үүсдэг юм байна. Буюу
хин нэгэн хүн гарч ирээд чамд чи ийм зоригтой бол гэхээсээ илүү тухайн хүн юм хийгээд бүтээгээд хойно гараад ахаар тэнд жинхэнэ дараагийн нөгөө амбицтай зорилгынх нь тэр оч тэндээс гэж үүсч идэм байна гэдэг ийм зүйлээс гарч ирээд байгаа. Тэгэхээр хүн өөрөө өөрийнхөө зорилгын очийг өөрөө бас үүсгэх бол бүрэн боломжтой. Бас ингээ нэг нийтлэг одоо хандлага байдаг. Монголчууд ингээ амьдралын нөхцөл нь бодит боломж нь ингээ нөгөө нэг том зорилго олж харахын саад болоод нэг яддаг. Одоо юу гэдгийг маргаашийн одоо байрны төлбөр лизинг банкны зээлийн яаж байгаа хүмүүст одоо юу гэдгийг том зорилго ярихад одоо тийм их төвч гэдэг юм уу тий. А гэхдээ энэ чинь хүн зорилготой байна гэдэг чинь бас хүний амьдралд байх л ёстой зүйл тий. Тэгэхээр юу гэдгийг зорилгоо ингээд томоор нь харж сурахын тулд бас яг юу чухал вэ гэдэгт ярьж өгөөл яаж. Тэгэхээр одоо бид нар ингээд сургалт хийгээд ингээд явж байна тий. Тэгэнгუთ за бид нар ингээд одоо манай сонсогч нар чинь нөгөө жижиг дунд бизнес эрхлэгч нар байгаа. Нэг талдаа байгууллага удирдах явж байгаа хүмүүс байгаа. Нөгөө талаасаас ингээд хувь хүн талтайгаа тий. Тэгэхээр хоёр талааснаас ингээд яриулал зүгээр ахаа. Тэгэнгუთ бид нар сургалт хийгээд ингээд явж хаар. За 2000 одоо аль хэзээ л зөндөө олон байгууллагууд төр очиж сургалт хийчлээ. Одоо дөнгөж ингээд нэг сар дуусч байгаа ч гэсэн тий. Тэгэнгუთ 2025 оныхоо зорилгыг тодорхойлсон байна уу гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр нэг за нэг 50% гараа өргөдгийг заалны. Тэгэнгუთ окей тэгвэл яг зорилгоо тодорхойлоод бичсэн хүн байна уу гэхээр нэг за нэг 30% руу бууж ирж байгаа. Тэгээд нөгөө үлдсэн 50 нь болохоор яасан бэ гэхээр бодож л байна дөө гэж тэгж байгаа тий. Тэгэнгუთ нөгөө гараа өрөхгүй үлдсэн 20 яач үгээр аюу сайн бодцсон гэхдээ бичээгүй гэдэг ч байгаа байхгүй. Тэгэхээр яаж юм гэхээр хүн ингээд нэг юм юу гэдгийг өдөр тутмынхаа одоо зээлч гэдэг юм уу. Би ингээд л ингэж л хэлэх дуртай. Ер нь хүмүүс за Монгол улс ч ганцхан биш. Тэ дэлхийд даяараа л одоо бүхэл хүмүүс өмнөөч асуудалтай, өнгөрсөн ч асуудалтай ингэ байж байгаа. Тэгвэл яг одоогийн бидний энэ байгаа мөч чинь л биднийг маргааш хэм байх гэдгийг ер нь тодорхойлж байгаа аахгүй юу. Тэгэхээр маргаашийн ямиг маргааштай л бол өнгөрсөн юм бол одоо уучлаарай уусаа ингээд өнгөрцөн. Гэтэл яг одоо хоёлаа ингээд суугаад ярьж байгаа энэ одоо цаг гэдэг чинь дахиж юусаа хаж олдохгүй байхгүй юу. Тэгэхээр яг энэ одоо цаг дээр хүн цагаа юунд өнгөрөөж гинэ гэдгээс шалтгаалаад магадгүй маргааш танд айгүй том өөрчлөлт орохгүй байж болно. Гэхдээ 2025 онжонго та яг одоо цагтаа төвлөрөөд одоо өөрийнхөө хүсэж байгаа нэг зорж байгаа нэг юм одоо англи хэлээр сайжруулъя гэдэг нэг зорилго ягаад чинь тавьсан мөртлөө хийхгүй яваад байлаа гэж бодъё. Тэгэнгუთ за би одоо яг энд байгаа цагаа утас ингээ скроллж явахын оронд өдөрт нэг 3 цэжилчья гэд бодох юм бол 1 сарын дараа хэдүүлээ 90 хүүхэдтэй болсон байж байгаа байхгүй тий. Тэгээд 2025 онд тэгвэл 90-га дахиад 12-таа өрчүүлэх нэ штэ тий. Ийм олон хүүхэдтэй одоо үгсийн сантай болцсон сууж ах нь байна ч гэдэг юм уу тий. Ингэж нөгөө айгуусаа юу болгож оруулж ирэх хэрэгтэй юм санагдаад та ингэж одоо цагтаа төвлөрч нэг юм сурах хэрэгтэй юм шиг л надад бол их ажиглагдаад байдیں۔ Одоо цагтаа хүн юм хийгээд эхлэхээр тэрэндээ урамшаад маргааштай дахиад сайжраад байдаг. Тэгээд тэндээс чинь сайжралтаа өөрөө мэдрэхээр дараагийнх нь зориг ургаж гарч ирээд байдаг. Тийм болохоор болоогүй юм тэтэрхий битгий санаа зов болцсон зүйлийг одоо өөрчилж чадахгүй бол тэгээд орхий. Тэгээд өөрийнхөө гүйцэтгэлээс аливаа нэг юм хийх гээд байгаа бол дургуйч байсан хийгээд үз. Тэгээд тэр нэг ажил ингээд гүйцэтгэжгээр тэндээс чи аяандаа нэг урам зориг ингээд тодорхой мэдрэмжүүд төрөл сэргээд нэг өөрөө би болох юм байна гэдэг мэдрэмж аваад тэгэл тэндээс чинь зориг гэдэг зүйл бол ундарч гарч ирнэ. Тэрнээс нэг хүн гарч ирээд таны одоо байрны зээлийг бүгдний төлөө дуусгахгүйгээс л хойш одоо тий ганцхан тэрийг бод санаа зовоод яах вэ тийм биз дээ. Тэрний оронд чинь өөрийнхөө зах зээл дээрх үн цэнэ өсгөөд сууж л да. Тэгвэл бас арай өндөр цалинтай ажилд орох юм билүү тий. Ингээд ер нь зориг гэдэг бол одоо юу гэдгийг нэг бэлэн байдагтээ одоо хайж яваад ингээд нэг олдог одоо эд зүйлтэй адилхан биш тий. Хүн өөрийнхөө идэвхтэй үйлдэл улам ингэж тодорхой болгож ойлгож авдаг зүйл шүү дээ. Энэ дээр одоо жишээ нь яг одоо миний одоо бодит кейс гэдэг ингээд байна л да. Тэгвэл хүмүүс ингэдэг штэ. За би одоо ажилласаа гараад ингээд хувийн бизнес эрхэлж эхэлье. Би юу хийх үү гэд айгүй хоолой хүмүүс асууж байгаа шүү дээ. Одоо даваа юу хийвэл зүгээр вэ? Ямар хаана одоо илүү одоо эрэлт байна ч хамгийн их асуудаг ингээд асууж байгаа зү. Тэгтэл чинь яг юм эхлэж байгаа хүмүүст бол тэр айгүй шин саргаг болвол жишээ нь үжээ одоо манайх бол ингээд яг ХХК болоод 5 жил болсон байна шүү дээ. Гэтэл биднэрт бол энэ ахиж хийх ажлын зорилт шин санаа бол бүр ингээд за одоо алийг төрүүлж хийх вэ гэд
мэддэг хэмжээнд одоо хүрээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр чинь л яг нөө хэлээд байгаа. Гинтхээ ингээл гэрэлтэл бөө юм болоод ороод ирэхгүй. Угаасаа миний зорилго байна. Тий, энэ миний зорилго байж гэхгүй шүү дээ. Би тэгээ боддгоо шүү дээ. Энэ том компани захирлууд ч гэсэндээ ийм том групп компани байгуулад ингийн энтер гэж бас анханасаа бас боцсон нь бол байдаг бах, бодоогүй ч бас арай илүү бах. Яг тэгвэл хийгээл яваад байсан чинь нэг мэдсэн чинь л тамарцсан байдаг бах. Тий. Тэгэхээр зорилго гэдэг бол гинтхээ өдөөс чинь яг том гэрэл шиг гарч ирэхгүй бодож байгаа юмаа жижигчлэлтгүй хийгээл дэжтэл дараандаа том зорилгууд нэмэгдэл хүрээд ирэх бах. Тэгэхээр нөө зорилго ба утга учир гэдэг чинь нөө зоосны хоёр тал шиг болчиход байна шүү дээ. Ягаад тэгэхээр утга учирыг нь ойлгохгүй бол тэр зорилго тэмүүлэх чинь бас нэг тийм сонирн болчиход байна шүү дээ. Сүү компанийн хуучин гүйцэтгэх захирал танхимдар улсны хурал дээр яжсэн ингээд монголчууд ингээд утга учир нөхчүүл аюу бүтээмжтэй идэвхтэй ажилладаг. Яг яагаад гэдгийг нь ойлгуулахгүй л ингээд тэр ажлын хажуугаар одоо өөрийнхөө ажлыг амжилчаад явчихдаг ч юм уу тий. Тэгэхээр тэр зорилгыг утга учиртай нь хамт өгөх тал дээр ер нь яг өөрөө чинь бодлыг сонсмаар байна л да. Тийм энийг хийснээр ямар үнцийн надад бий болж байгаа байгууллагт цаашлаад нийгэмд ямар үнцийн бий болж байгаа юм бэ гэдэг. Тухайн одоо энэ нийгэмд яагаад амьдрдаг юм гэдгийг нэг хэсэг нь болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө угаасаа нөгөө юу гэдгийг энэ зорилго гэдэг зорилгоор нөгөө бага нэгтгэхэд хамгийн чухал зүйл байхгүй юу? Тий. За нийт одоо манай би бол бас яг болоо захиралтай бол санал нэг байна. Манай монголчууд яг нэг юм зориод тэрнийхээ төлөө явахаар маш сайн явдаг. Энэ чинь ингэх гээд байгаамаа гэж ингээл хэлэхээр те ерөөсөө ингээл зүтгэл ингээл хань гардаг юм босод. Гэтэл чи зүгээр натгаа хий тэгээд угаасаа одоо оногц ажил чинь надах чинь гэдэвэл ер нь хийхгүй бах талтай. Тийм учраас энэ дээрээс одоо юу гэж манай бидний өөрсдийн бас менежментийн онцлогоо бид нар тийшээ чиглүүлэх хэрэгтэй байгаа зү. Хүмүүсээс гүйцэтгэл гаргуулмаар байгаа юм чинь менежер хүний хувьд тийм ээ хэдүүлээ тухайн хүн болгонд өөр албан тушаалтай өөр төвшөнд байгаа шүү дээ. Тэгэхээр төвшин бүрт нь тухайн хүнд өөрийнх нь үн цэнийг ойлгуулах гэж байгаа байхгүй. Манай дэлхийн түвшний менежерийн яг хичээл дээр ийм одоо жишээ байгаа байхгүй. JF Kennedy NASA-гийн офис дээр очиод үйлчлэгчээс нь асуусан байгаа байхгүй. Та энд юу хийдэм бэ гэсэн чинь би хүн төрөлхтөн сарн дээр хөл тавихад тусалдаг гэж хэлсэн. Тэ? Тэгэхээр би энд ингээ хүмүүсийн бохор юм цэвэрлж байна гэхгүй шүү дээ, тэ. Тэгэхээр яаж юм нөхөр бид нар тухайн хүн энэ ажлыг хийж байгаагийн зорилго нь юу юм бэ, үнцэн нь юу юм бэ гэдгийг ойлгуулад өгөх нь өөрөө маш чухал. Энэ маш хялбар ер нь бол. Тэгэхээр одоо энэ дээр бүр ингээд дахиад жижиглээд ингээ ярих юм бол тэгвэл яаж ойлгуулах юм бэ? Хүмүүс ч ойлгохгүй байна штэ гэд ингээд хүмүүс тэгдэг байхгүй. Одоо ингээл тэгчмээрэн гэл гой юм ярихын тэгэл ерөөсөө нэг юм уран зориг нь хөдлөхгүй байна энэ хүмүүс айгүйх одоо яг бодит амьдрал дээр бол айгүйх тэгж хэлдэг. Тэгчингууд тэр нь өөрөө зорилго нь өөрөө нэг тийм одоо юу гэдгийг хүмүүстэй зүгээр юм тоон байдлаар ч юм уу илрээд байгаа байхгүй юу? Тоон байдлаар илрээд байгаа байхгүй. Борлуулалтаа 20% өсгөн. Гэхдээ яг эндээс чинь хүн бас яг ямар уран зориг авах уу? Тэ? Хэцүү үстэй. Би 20% өсгөнө гэхээсээ илүү бид нар яг энэ жилийн хувьд бид нар ийм зорилготой. Энэ зорилгоо тэгвэл бид нар юуг амжилт гэж харах юм бэ? Тэ? Тийм бол 1 2 3 гэд 3 одоо тэмдэг нэрээр илэрхийлээд тэр 3 тэмдэг нэрээсээ саллалаад маш ойлгомжтойгоор 3 өгүүлбэр болгоод за манайх баг хамт олноороо яг энэ зорилгод л хүрчих юм болвол бидний хувьд энэ бол амжилт шүү гэж харчмаар байгаа байхгүй. Тэгээд тэр 3 өгүүлбэрээр бичсэн амжилт болгон дээр чинь оролцоход хувь нэмэр нь таны хувь нэмрийг юу ах юм? Чиний хувь нэмэр юу ах юм? Тэ? Тэгээ ингээ бөөнөрөө энэ төр ийм үүрэг оролцоотойгоор явах юм биш үү гэдэг зүйлийг нь тухайн хүн болгонд ойлгуулад хэлчих юм бол хүмүүс ингээ цаашаа ингээд яваад байна л гэсэн. Тэгэхээр эндээс нэг дараагийн асуулт урагч гарч ирж байна. Юу гэхээр хувь хүний зорилго, байгууллагын зорилго нийцэх гээд ойлголт байгаад байна шүү дээ. Одоо нэг талаас одоо ажилтнтай тэр байгууллагын алсын хараа тэр зорилгыг ойлгож одоо над тохирох үгүй гэдгийг шийднэ. Нөгөө талаас байгууллага маань энэ хүний одоо амьдралын зорилго үнэс зүйлс нь манай байгууллагын алсын хараа зорилготой хэд нийцгүй гэдэг. Энэ хоёр одоо дундаа матч болох гэж маш их цаг хугацаа ордог тий. Тэгэхээр энэ хоёрыг аль болох хурдан одоо матч болох нэг хордон ойлгох тэрээр нэг ямар арга байдгийг энэ дээр ярил. Цагаалтахгүй талтай. Харин шүү. Энэ дээр бол одоо чинь манай дээр ч гэсэн ингэж гарч байгаа байхгүй тий. Манай дээр бол ажиллаж байгаа хүмүүс бол илүү боловсролыг илүү эрхэмлдэг, боловсролыг ойлгодог, боловсрол өөрөө чанартай боловсрол өөрөө хүртээмжтэй байх ёстой гэдэг тийм бүрэн дүрэн цаанаас итгэдэг хүмүүс байна. За манай тузын гишүүд гэхэд бол жишээ нь одоо
амар мундаг санхүүгийн хүн байлаа, ингээ хоёр мундаг санхүүгийн хүн байлаа гэхэд жишээ нь би илүү боловсралд илүү анхаардаг, тэр боловсралд илүү үнцэн өгдөг хүнийг жишээ нь ингээ сонгож байгаа байхгүй тий. Тэгэхээр хамгийн чухал одоо нэг зүйл нь бол анхнаасаа хүнээ сонгохдоо тухайн тэр салбарын талаар яг ямар ойлголттой явдгийг би гэдгийг нь бас ер нь анзаарч мэдчих хэрэгтэй тий. Магадгүй одоо Кашмирийн салбарт ажилладаг хүн бол тий манай энэ бол манай Монголын цагаан алт юм аа гэдэгтээс ингээ бүрэн итгэдэг. Тэрийг одоо Монголын одоо тий одоо уулуурхайн салбраас бусадаас экспортлдог бүтээгдэхүүн шүү дээ. Тэгэхээр би энэ байгууллагт бол одоо ямар нэгэн байдлаар үнцний өгье одоо хөтөлмөрөө өргөе ч гэдэг юм уу. Ингээд явж байгаа байдлаар нэг үнцэн том төр зургаар ингэж нэг хараад. За тэгээ эхлээд ингээд доошоо явчингууд юу болох вэ гэхээр тухайн хүнд чинь өөрийнх нь амьдрал байна тий хувь хүнийх нь хөгжмөр байгаа орон зай байна одоо юу бодож байгаа тэр тухайн хүний хувь хүнийх нь өөрийнх нь бас нэг юм зорилго байгаа даа шүү дээ. Тэгэхээр энийг хэн маш хурдтай олж мэдэх ёстой вэ гэхээр менежер. Ерөөсөл менежер яаж олж мэдэх ёстой вэ гэхээр хүмүүстэйгээ маш сайн ярилцах хэрэгтэй. Одоо 2024 он дуусахад бол хүмүүс хөвчлэн гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг нэг KPI хийх үнэлгээ гэдэг нэг уулзалтууд хийдэг штеп. Нэгийг харьцах нэг уулзалт хийлээ. За чи тэдэн хувьтай ажилласан байна. Тэгээд бонусаа тэдээр аваарай гэдэг ингээд нэг ярьдаг. Нэг юм бол нэг юм бэлэг тэмдэг шиг юм уулзалт хийдэг. Тэр нь өөрөө хүмүүст айгу төвхтэй санагдаад байдаг. Гэтэл тэрийг за яг хийх ёстой бол мэдээж хийн. Нөгөө талаасаа юу хийх вэ гэхээр тэгвэл одоо чиний 2025 онд юу хийхээр төлөвлөж чинь хувь хүн талаасаа ямар ур чадвараа сайжруулмаар байна, ямар талбар дээр илүү туршилт хийж үзмээр байна гэдэг ч юм уу те. Ингээд одоо бүх тэр хувийн зорилгоотыг аягүй сайн анхааралтай сонсох хэрэгтэй, сонсноо тэмдэглэх хэрэгтэй. Тэгээд тэр хүн ойлгож авчаа за тэгвэл манай багийн зорилго бол ийм байна. Тэгээд чиний хувийн зорилго чинь тэгвэл одоо юу гэдгийг маркетингийн чиглэл рүү бас туршиж үзмээр байна гэж байгаа бол манай дээр маркетингийн төрлийн ажил гараад ирвэл би чам руу өгчий гэдэг ч юм уу тий. Ингээд тухайн хувь хүний хөгжмөр байгаа зорилго дээр нь өөрийнхөө гарч ирэх тэр ажлуудыг одоо даалгах ч гэдэг юм уу тий. Энэ зарчмаар ингээд хоорондоо ингэж хамтарч ажиллавал хүмүүс одоо айгүй тийм гүйцэтгэл өндөртэй ер нь бол ажиллаж байгаа. Тэгээд нөгөө талаасаа яаж юм гэхээр гинт танаа одоо ажилтан чинь танд сюрприз барихгүй байхгүй юу? За зөвхөн би одоо сарын дараа гадагшаа явах боллоо гэл тэгээд одоо халагдах хөргөдлөө өгж байгаа бол тий за яг мэдээж олон хүнд бол нэг ганц хоёр мерсер тийм зүйл бол тохиолдно л да. Гэхдээ та өөрөө хангалттай сайн тухайн хүнтэй ярилцж чадаагүй байсан байл гэсэн үг байхгүй юу? Буюу тухайн хүн чинь тэр том зорилгоо танаас өдийг хүртэл нууцсан ба шүү дээ. Тий нууцсан л байна. Тэгэхээр та ямар нэгэн байдлаар тэр хүнтэй те яг чин сэтгэлээсээ өөрийг нь одоо удирдах байгаа хүний хувьд бас ойртож ярьж чадаагүй байна л гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ хүний зорилгыг ойлгоод байгууллагын зорилготой нэгдэх, уялдуулах, тэрэн дээр мэдрэмжээ ажилуулах гэдэг бол цэвэр одоо яг удирдагч хүний менежер хүний өөрийнх нь бодол ажил. Тэгвэл нөгөө удирдагч хүн ингээд ажилтныхаа нөгөө цаашдын төлөвлөгөө зорилгыг ингээд үе үе сонсоод ингээд нөгөө байгууллагын зорилготой илүү ойртуулад нэг апдейт аваад явах гэдэг шүү дээ. Тэгэхээр ингэж ярилцах давтамж нь яг ямар байх хэвтэй гэдэг дээр. Тэр бол нөө манай бас нэг өөр сэдв шүү дээ. Тийм бүр нэг харилцах нэг уулзалт хэрхэн хийх вэ гэдэг сэдв байдаг. Тэрэн дээр бол яг тодорхой давтамж энэ төр бол заагаагүй. Гэхдээ ойлгомжтой ер нь бол жилд нэг бол заавал уулзж байгаа. Тэгвэл бид нар одоо юу гэмдэ менежерүүд гэдэг одоо манай хэдүүлэгчний зорилгоор менежерүүд яаж баг хамт олон удирдах уу гэдэг зүйл яриад байгаа шүү дээ. Тэгэхээр менежер хүн ер нь бол өөрөө бас айгуу сайн анзаарах таах хэрэгтэй, ажиглалт хийж явах хэрэгтэй. Хүмүүсээ ер нь нэг тогтмол бас нэг жоохон шал өөр хөндлөнгийнүүдээр хүнийг бас ингээд нэг харчдаг байх хэрэгтэй тий. Тэгчих юм бол жоохон өөр одоо хандлага гаргаал тий харилцаа хандлага өөрчлөлтөө эхлүүл тухайн хүнээ тухай гээс барьж аваад нэгийг харц нэг уулзалтаа хийх нь зөв гэж бол боддог. Тэгэж л одоо ер нь заадаг. Тэгэхээр нэг юм тодорхой шууд ингээл тогтмол хүн болгонтэй 3 сар болгоо нэг уулзаатай хэлэх тэр бол бас зарим нь шаардлагатай, зарим нь шаардлагагүй хүмүүс байгаа учраас тэгхгүйгээр өөрөө жоохон мэдэрчлээ ажиллах хэрэгтэй. Зөв. Тэгэхээр сая үндэсний нөгөө статистикийн орооноос нэг юм тоо мэдээлэл гаргасан байна. Юу гэхээр шинээр үүссэн бизнесүүдийн тоо өссөн байна гэж байна. Одоо шинээр бизнес байгуулах хүсэл сонирхол их байдаг шүү дээ. Гэхдээ нөгөө бизнес маань тухайн хүний хувийн амьдралын бас нэг одоо зорилгын нэг том үргэлжлэл шүү дээ, тий. Бизнес эрхлэх зөвхөн нөгөө нэг одоо бизнесээ зөвхөн ашиг олох гэж хараад байвал тэр чинь бас явандаа эдгээр ашиг болоо тодорхой хугацаанд явж болох ч гэсэн ингээд том зорилго олж хараагүй учраас одоо гацаанд ордог, тий. Эцэстээ ингээд
төвөртдөг, тамирддаг, утга учир болдог те. Тэгэхээр ер нь яг тэр өөрийнхөө зорилгыг бизнесийн зорилготой уялдуулах дээр юу гэж хэлэх бас. Би бол яг ингээд нөө хүмүүс ямар нэг байдлаар арилжааны боломжийг олж хараад тэгээд тэрнийхээ хүрээнд компани байгуулад тэгээд одоо мөнгө олоод бас хүмүүст ингээд цалин олгоод явж байгааг бол ер нь огт буруутгаж хардггүй болж байна. Тэ? Ингээд бизнес сэтгэлгээ байна шүү дээ. Тэгээд тэр чинь бас нэг тодорхой үнцийг үүсгээл эдийн засгт хувь нэмэр оруулаад явж байгаа тий. Тэгэхээр одоо хамгийн анх ингээд компани үүсгэн байгуулахдаа би одоо энэ яг ингээд үндсэн зорилго нь мөнгө олох юм аа гэвэл болно шүү дээ. Би бол тэгж боддог. Харин явандаа нөгөө явсаар агаад цуцсан л да. Хугасаа заах ингээд айгүй ашигтай яваал байвал болно л доо. Тэгээд сайхан үргэлжлээд ингээд явах л ахаа. Гэхдээ явандаа юм чинь ингээд юу гэдгийг яг цуцаад гацаад ингээд эхлэхээр тэр хүн бүр компани хаажс болно шүү дээ. За би одоо энэс цаашаа одоо нэг хайхтар энэ компаниг цаашаа үргэлжлүүлээд явах одоо шаардлагагүй гэж харж байна буюу exit хийж байгаа байхгүй тий тухайн бизнесээсээ exit хийж штэ тэр бол бүрэн болцоотой мөнгө олцсон тий ингээд бас нэг хөөрхөн туршлага хоригдлуулсан ингээ явж байна. Гэтэ энэ бол миний ажиллах талбар биш ээ. Бизнес цаашаа харахгүй байна гэдэг бол ингээд нэг өөр кейс ингээд дуусчих байгаа тийм ээ. Нөгөөх нь бол компани ингээд явж ийснаа гинтхэн за одоо энэ чи юу лээ бид нэрээ юу хийх гээд байгаа лээ. Манай алсын хараа чи ер нь яах гээд байгаа лээ гэд бодож байгаа компаниуд бол маш их байна. Тэр бол бас айгүй гоё шилжилт орж ирэх гээд байгаа байхгүй. Тэр бол хөвчлэн за одоо эн чин 2025 онд анхны вета үеийнхэн төрж штэ. Тэ? За вета үеийнхэн чинь хамгийн онцлог нь гээл тэгт чинь 22 дугаар зууныг үзэх нь шүү дээ. Тэ? 22 дугаар зуунд дээр ингээд амьдрах чинь шүү дээ тэр хүмүүс чинь тийм үү? За тийм бол ер нь энэ дэлхий чинь яаж өөрчлөгдөд байна? Юу болоод байна? Энэ дээр миний бизнесээс яаж оршин тогтнох юм? Би өөрөө ер нь энэ дээр бас ямар үүрэг ролтой байх юм? Манай компани алсын хараа ер нь яаж өөрчлөгдөх ёстой юм болоо гэд бодож байгаа болвол тэрийг бол яг нөө мэрэгжлийн бас байгууллагуудтай хүмүүс аяух ажиллаж байна. Хуучин бол ингээд зүгээр ингээд нэг юм юу хийчдэг те нэг юм бэлэг тэмдгийн үг тавиад тэгээд гоё сайхан ингээд мөрцөр холбоод ингээд тавьчдаг гэсэн бол одоо ингүүл өстэй болохгүй юм байна бүтэхгүй юм байна. Яг хөө сүүлийн нэг 7-8 жил бол энэгээр ингээд явчлаа. Одоо тэгтээ яг энэ дээрээ туулж бид нар алсын хараа үнэт зүйл те энэ зориг гэдэг зүйлийг чинь тодорхой болгоод энүүгээрээ нөгөө том компанийнхаа урсгалыг авч явахгүй бол өмнөс цааш би одоо барахгүй нэ гэд ингээд эхэлж байгаа. Тэр бол ингээд баг хамт олноороо яриад нэг воркшопод байгаа шүү дээ. Яа юу дээр анхаарах уу асуулгууд өгөөд яадii ингээд судалгаа аваад эхэлж байгаа л да. Хамгийн анх шатных бол судалгаа авч гин. За тэгээ байгууллага чинь сул болон давуу талууд гараад ирж гин. Тэг хүсэж байгаа бас нэг ирмэлцэл чинь гараад ирж гин. Тэрэн дээрээсээ үндэслээд энэ нь танаа хийж байгаа бизнестэй чинь уялдаж гин үү болж гин үү болохгүй байна уу гэдгийг харч чинь тий. Айгуух жоохон нэг одоо илүү одоо тийм дэг журамтай байх шаардлагатай төрлийн тийм бизнес центр хийдэг бол бас бүр ингээл нэхгүй юм тухтай тайван байдаг соёлыг бид нар угаасаа бүрдүүлж чадахгүй байхгүй. Тэгэхээр ийм мэтчлэн хийж байгаа бизнестэйгээ уялдуулаад тэр алсын хараа зориг үнэт зүйлээ тодорхойлцоод тэгээд цаашаагаа ингээд явал аюул сайн болж байна. За тэгвэл бодит жишээ авъя те. Жишээ нь Давсон гэдэг хүний хувийн зорилго юу вэ те? Тэр нь хэрхэн бизнесийн зорилго болж хувирсан. Ер нь алсын харааны байсан. Тэгээд одоо ингээд тодорхой хугацааны дараа өнгөрсөндөө хэр тэрдээ сэтгэл хангалуун маань хэр хаппи байна гэдэг дээр. Би одоо яг сүүлийн 9 жил яг боловсролын салбарт тасралтгүй ажиллаж байгаа байхгүй. Тэр яг энэ салбарыг бол боловсролын салбарыг хүмүүс бол яг цэвэр одоо арилжааны шугамаар орж ирж харж байгаа хүмүүс бол ороод мөнгөө ил гараа явж шít. Эсвэл үргэлжлүүлж гин. Гэтэ яг арилжааны хараал яваад байна. Тэ? Яг л тэр зарчмаараа ингээд явж байгаа хүмүүс бол байна. Гэтэ би бол тэрийг огт буруутгадаггүй. Болно. Бид нар арилсан нийгэмд тий ямар ч байдлаар гоё бизнес хийгээд амьдрах болцоотой бүрэн эрхтэй гэж бол боддог. Миний хувьд гэх юм бол би хамгийн анх 2000 энерги ресурсд ажиллаж байхдаа яг нэг 2010 онд юм биш тий. 2010 онд би юу хийжсэн байхгүй юу? Нөө төслийн менежментийн багт ороод яг нөө австралчуудтай ингээд ажиллаад эхэлсэн чинь тэд нар чинь өөрсдөө би бол англи хэлтэй л байсан тий. Тэгээ англид байж байгаад ирсэн шүү дээ. Шууд ирээл төслийн багт орсон чинь шууд нөө мэрэгжлийн нэр томьёо ашиглаад эхлэнгуут нь за төслийн менежментийн ер нь мэрэгжлийн хичээл авъя гэд. Тэнгуут чи би энд ажилтаа учраас яах вэ гэх тэнгуут би Villanova гэдэг Америкийн Villanova их сургуулиас захимаар хичээл авч ирсэн. 1 жил сурсан. 1 жил.
Тэгээ одоо миний өрөөнд ингээд сертификат маань advanced project manager гэдэг сертификат маань одоо хүртэл ингээд байдаг. Тэгэхээр би тэр үед 2010 онд гэхэр чи одоо 15 жилийн өмнөх байхгүй. 15 жилийн өмнө би бүр тэр цахим хичээлийг авчаад вау гэжсэн байхгүй. Бүр вау би бүр ийм гоё боловсрал ингээд авчих юм уу те ажлынхаа хажуугаар ингээд явчих юм биш те гэл би маш их мэдлэгтэй болсон. Тэрнийхээ хэрээр биний байнга хэлдэг нөх хувь хүний үндсэн ч өссөн. Тэгэл цаашлаад ингээд явж байгаа. Одоо хүртэл би ажлуудаа гүрэнгийнхаа ажлыг дандаа төсөл ингээд хэлбэрээр авч яваа сурцсан. Яг л төсөлчийн эхлэх цагтаа дуусах цагтаа төсөвтэй ингээд хин юугаа хариуцж байгаа нь маш тодорхой тэгж явдаг. Тэгээд тухайн ажил жигтрээд эхлэхэд би үйл ажиллагаа хариуцж байгаа баг руу оролцдог байхгүй. Яг гэвэл миний өөрийн онцлог бол хит ийм нэгэн төрлийн юм хийх бас жоохон сонирхол багтай байдаг ч гэдэг юм уу те. Тэгэхээр миний одоо өөрийн хувь хүний тэр авсан тэр цахим сургалтаас авсан үр шимээ би одоо өргөжлүүлээл яваад байгаа. Яг гэвэл энийг тэгтээ хүн болгон ерөөсөө ковидоос өмнө ойлгохгүйсэн. Ингэж сурж болох юм уу гэдэргээ тэгчилсэн болвол одоо бол хүн болгон ойлгохдаг болсон байна, илүүгээ хүртээмжтэй болсон байна. Дээрээс нь бид нар бүр одоо саяхан өнгөрсөн 2024 оны 9 сард бид нар одоо яг цахим ахлах сургууль хүртэл ингээд нээчихэж байгаа байхгүй. Тэгэхээр эргээд буцаа сэдвдээ ингээд орохлоор миний хувь хүний үндсэн боловсролыг чухалчилж үздэг үндсэн маань бол яг хэвээрээ байгаа. Дээрээс нь би ч одоо тийм одоо баян айлын хүүхэд бол биш. Тийм учраас боловсрол өөрөө харьцангуй хүртээмжтэй байх ёстой. Хүртээмжтэй байх хамгийн чухал фактор нь өөрөө төлбөр боломжийн байх ёстой. Тэгээ хүүхэд болгон гадагшаага яваад амьдарч чадахгүй учраас байгаа газараа сурч хөгжих бүрэн эрхтэй байх ёстой гэдэг энэ үн цэнэ ерөөсөө өөрийнхөө тэр одоо алсын харааг яг л энэ гүрэндээ ингээд шингээгээл яваад байгаа. Тэгээ бид нар өнгөрсөн 2024 онд бас ребрэнд хийсэн эхэндээ ингээд чи нэг юм гоё одоо өөрийнхөө хүссэн сонирхлоор ингээд нээж байгаа шүү дээ. Тэгэл одоо бол илүү жоохон одоо батчиж одоо компани чиглэл рүү орж ийн алсын хараа үнэт зүйлээ илүү тодорхой олгож ийн логогоо хүртэл шинжилж ийн гээл одоо яг бусдын адил яг л ингээд тэр зарчмаар л явчихна. Тэгэхээр ер нь бол орж ирж байгаа би ясааж одоо манай дээр ажиллаж байгаа баг хамт олонныхаа хүмүүсийг ч гэсэн би ингээд сонгоод ажиллаад явахдаа ч гэсэндээ яг л нөгөө хүмүүсийг зорилгоор уяхыг аягүй хичээдэг байхгүй. Бидний өнөөдрийн үндсэнд боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол одоо өнөө маргааштай харагдах бай. Тэгтээ бол Монголын ирээдүйд бол асар их том тусдын болж байгаа гэж бол боддог, бүрэн итгэдэг. Тэгээд компанийнхаа тэр алсын хараанд манай хүмүүс бас итгэдэг. Тэрийг дагаад гэхдээ гээл өдөр болгон хүмүүс манай алсын хараа хараад баясаад явахгүй шүү дээ. Тэрийг бид нар яах нь зорилгоо тавьдаг. 2025 оны маань зорилго бол жишээ нь маш тодорхой болцсон. Тэр зорилгоо би бол яаж гаргадаг вэ гэхээр борлуулалтаа төдөө барь өсгий биш. Тийм ээ. Яг л нөгөө 3 үгээ тодорхойлоод ингээд цаашаа явуулаад хүмүүс маань тэрэн дээр бас нэг жоохон урам зоригтой байх хэрэгтэй те. Нэг жоохон урам зориг инспирэшн авчдаг тэр хэмжээнд байлгаал тэгэл ер нь явж байгаа. Яг л одоо ярьж байгаа юм ба ер нь хэрэгжүүлдэг гэж би ер нь байнга хэлдэг те. Тийм. За тэгвэл зорилго ингээд тодорхой томьёологдоод хэлбэр болоод цаасан дээр буулаа. Одоо энийг нэг амьдрал болгох гэдэг том ажил байгаад байгаа шүү. Процессын асуудал. Өөрөөр хэлбэл надад юу таалагддаг юм зааны хэсэгчилж идэх гэдэг тэр концепт таалагддаг. Энэ талаараа жаахан дэлгэрүүлж явал. Энэ дээр ихтэй одоо ингээд юу хэлж байгаа манай нөө дэлхийн түвшний менежер дээр гарч байгаа. Одоо хүртэл гарч байгаа шүү нөгөө смарт гэдэг. Тэ смартын зарчмыг ашиглал. Смарт бол яадаг юм маш мэдээж зорилго чинь маш тодорхой байх хэрэгтэй, хэмжигдхүүц байх хэрэгтэй, хурж болох үс байх, бодит байх хэрэгтэй, хоорондоо уялдаа холбоотой байх хэрэгтэй, цаг хугацаатай байх хэрэгтэй гэдэг тэ. Энэ 5 зүйл дээр хэлж байгаа. Ингээл смарт гэдэг хүмүүс би мэднэ гэдэгт. Гэхдээ тэгвэл яг 2025 оныхоо зорилгыг смартаар гаргасан уу гэхээр үгүй харин гаргаагүй ерхийлөө л явж гин гэдэг байхгүй тий. Тэгэхээр чин тэр чинь өөрөө ингээд бодит яг нөө зорилго чинь үйлдэл болж өгөхгүй байгаа байхгүй. Тэгэхээр үйлдэл болохын тулд бид нар яах вэ гэхээр алхмуудад л хуваа шүү дээ. Ерөөсөө жилийн зорилгоо улирал олгоод улирлаа сар болгоод сараа 7 хоног болгоод ингэж хувааж явна. Тэгээд 7 хоногтой бид энэ 7 хоногт одоо жишээ нь юу гэдэг те хэдийн борлуулалт хийсэн. Одоо яаж энэ тасралтгүй сайн суралцсан ч гэдэг юм уу те ингээд хэмжээд хоорондоо сайхан ярилцчихдаг. Тэгээл цаашаа ингээ өргөжлүүлээд яваад байвал энэ чинь яг бодит үйлдэл болж байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор тэгэл нэг гой тэнгэрийн юм ярьчаал яриалаадаг. Тэр нь бэлтгүү
бэлэхгүй ах шалтгаан чинь ойлгомжтой. Та өөртөө болон багийнхандаа тэнийг хэмжигдэхүйц болгож ингээд жижиг алхамд ингээд хувааж өгөхгүй л бол хүмүүс чинь хамгийн бүхэл бүтэн жилийн хийх ажил гэдэг чинь айгүй харагдаад байгаа байхгүй сүрдээд бурхан минь яах вэ гэд бодно ч тээ. Тэгэхээр чинь тэрийг гоё жижиглээд та ингээд өөрөө удирдагч хүний хувьд одоо захирал хүний хувьд менежер хүний хувьд ойлгомжтой болгоод за өнөөдөр энийг л ингээд хийчих гэд ингээд таван дээр дайдагч хүн хийчихнэ үстэй тий. Тэгээд нэг мэтгэд чинь гүйцэтгэл айгуу сайн болцсон байна шүү. Тэгэхээр энэ зорилгоо өөрсдөө айгуу сайн жижиглж хувааж алхам бүрээр нь тодорхой болгоод тэгээд тэрийг цаашаа явуулвал их бодтой ер нь бол болдог тийм. За нэг идэх нэг л арга байгаа гэдэг тийм. Нэг хазахтаа нэг сууландаа нэг л хаз гэж байгаа шүү дээ. Битгий шууд тийм. Тэгвэл болдог. Манайч одоо тайлангийн өмнөх шалгалтын өмнөх нь тэгэл за нэг бүтнээр нэтгэхээс уучдаг хүмүүс шүү дээ. Харин тийм. Тэгэл тэр чин тэгэл хам хум юм чин хам хумал байдаг. Юмыг ер нь хитрхийн ерөнхийлөө байвал амьдрал ч гэсэн өөрт чинь ерөнхийлж л хам биш шүү гэж байг хэлдэг байхгүй юу тий. Өмөргөөр гүнзгий ор тэгээд деталлууд дээр ажил тэгчээж тэр таны хүсэж байгаа тэр зорилго гэдэг зүйл чинь биелээ болно. Тэгээ нэг зүйл нөө зорилго биелүүлдэг тарин хэлж хүү. За. За одоо гараа ингээд за хотлоо. Зорилго биелүүлдэг тарин гэд манай хичээл дээр байгаа байхгүй юу? Тэр нь болохоор төлөвл хэн. Тэрсэл ингээл болоо. Төлөвл хийх нь жийжилж байгаа хэрэгтэй юм шүү дээ. За ингээд 25 оны эхний дугаараа ингээд өндөрлөе гэж бодож байна. Тэгээд дугаарын төгсгөлд яг 25 онд зорилготойгоо ажиллах гэж байгаа хүмүүс ажиллаад эхэлсэн хүмүүс ер нь яг юу зөвлөх вэ? Яг одоо хамгийн түрүүнд бол маш одоо ойлгомжтой нь бол өөрийнхөө хувьд 2025 онд таны хувьд болон танай байгууллагын хувьд амжилт гэдгээ юу гэж харж байгаа вэ? Тэрийг гой тодорхой болгочих. Хүмүүстэй ингээд нэг урам зориг өгөхүйц тоогоор илэрхийлсэн байгаа бол сайн байна. Тэрийг одоо үгээр яаж бас хүмүүст өдөр тутмын бүх ажилчид чинь тэрийг хараад урам зориг авах хэмжээнд нэг тийм гоё үгээр бас болгочвол их зүгээр. Хүн гэдэг чинь өөрөө одоо харилцаанд орж ээж үг харж ээж бас нэг урам зориг ингэж бүрдэж идэг. Дээрэс нь хүн өөрөө одоо юм прогресс буюу ахиц дэвшлийг сонсох тусмаа дараагийнхаа шатанд хүрмээр байдаг тийм бүр юм натур нь тийм юм байна. Тэгэхээр тэрэн дээр нь бас ингэж менежментийн ухаан гаргаж хүмүүс бас өөрсдөө энэ дээр асаа өөрсдөө ажиллах хэрэгтэй байх нь байна. За тэгээд мэдээч хэрэг смартын дагуу төлөвлөгөөнүүдээ сайхан гаргачих, зорилгоудаа гаргачих. За зорилгоо тодорхой болгочоод смартын дагуу төлөвлөчих. Тэгээд төлөвлөсөн зүйлээ хэдүүлээ төлөвлөсөн юм чинь одоо яах вэ? Хийгээд тэгээд хийсэн юм чинь 100% бид нэр ингээд алдыг харахгүй учраас алдаа оноо гарна. Тэр нь битгий санаа зов сайжруулад тэгээ хянжитл чинь алдаа оноо гараад ирэхээр үргэлжлөө дахиад төлөвл тэгэл ингээл энэ циклд оруулаад яваад тий. Тэгэх юм бол тэр зорилго чинь өөрөө биелэлээ олноо. Тэгээд ингээд бажетл чинь одоо бол яг 2025 оны 2 сар тий. Тэгэнгუთ хүмүүс бол хөвчлэн юу одоо яг энэ цаг хугацаанд юу хийж яадаг вэ гэхээр оны өмнө бол за 24 оноо гоё одоо анализ хийгээд ботцсон тий. За тэгэхээр хүмүүс одоо хувь хүний төвшөнд гэлдэх юм бол байгууллагууд бол 12 сарда багтаага төлөвлөгөөгөө ерөөдөө бол баталчихж байгаа. Хувь хүний төвшөнд гэлдэх юм бол 1 сард агиух ингэж төлөвлөгөөгөө бичдэг юм байна. За тэгээ одоо 2 сар тарь яг ямар цаг вэ гэхээр заавал эргэлж хянаарай. Яг 1 сард та энэ их одоо тэ эхлэлийнхаа үеийн ирч хүчтэй байгаа үе дээр та тэгвэл энэ тухайн энэ 2025 оныхоо хэдэн хувийг хийцэн байна вэ? Тэгээ одоо яг ингээд хянахгүй надад дахиад 11 сар байгаа гэвэл тэгээ 11 сар чинь багасаар дахиад нөө зорилго чинь ингээд сарнаад алга болох гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр 2 сар өөрөө яадаг вөхөр айгүй гоё ингэж ноёмыг шууд ингэж дахиж яг хянах юм ахаад нэг жоохон одоо дахин төлөвлөх гэх юм уу тий одоо их тийм тохиромжтой үе гинэ. Тэгээд дээрэс нь одоо үлдсэн одоо 11 сартаа хийгээл таж төлөвлөл хийгээл хянаал ингээ яваад байвал бас их үр дүн ер нь бол гарна бах. Тий тэгээд зорилгоо бол бид нар гоё биелүүлэх хэрэгтэй. Зорилго биелүүлсний дараа тэр урам зориг чинь дахиад дараагийн таны том зорилго тавих одоо тэр оч чинь болно. За баярлалаа. За ингээд бизнесмен Гүрэн Ахтемийн хамтран хийдэг Капучино тайм подкастын 25 оны дугаар энд өндөрлөж байна. Манай хамтран хөтлөгч очноор Гүрэн Ахтемийн үүсгэн байгуулагч Гүсэх захирал Давсар Орслоо. Ингээ баярлалаа. За баярлалаа.